Сайн байцгаана уу? Эргэц та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ТВ-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг мэдээллийн үйлбэрийн даваа гарагийн дугаараараа үзэгч та бүхэндээ өнгөрч байгаа амралтын өдрүүдийн болон өнөөдрийн аймаг орон нутгийн онцлог үйл явдлын мэдээлүүдэд танилцуулна. Дахинчууд бид хот байгуулагчдын өдрөөрөө шинэ төрсөн иргэдтэй хүндэтгэл үзүүлж шинэ иргэний батламж олгодог уламжлалтай байлаа. За Дархан хотын 64 жилийн 2025 оны 10 сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан энэ өдөр за Дарханд маань 5 охин 1 хүү мэндэлсэн байна. Тэгээ өнөөдөр бид орон нутгийн удирдлагын зүгээс шинэ төрсөн иргэдтэй хүндэтгэл үзүүлж шинэ иргэний батламжийг олох үйл ажиллагааг зохион байгууллаа. Гэрчиргээ болгодог. Ингээд хүүхдтэй нэр өгөхөөр нэрээс авчиж насанд оршин хадгалаарай гэдэг хэлье. За баярлалаа. За ээжт нь хүүхдэд. Дархны өдөр 2 дахь охиноо үлгэж явлаа. Тэгээд нийт дархны удирдлагуудаа хүлээж авсан таларх хэлсэн бас баярлалаа. Гоё мэдэн төрж гинөө. Удирдлага хүлээж авсан их баяртай байна. За нийт дарханчуудаа дархны 64 жилийн өвөн баярын мэндийг хүргье. За сайн байцгаана уу? Би Жижиг Дунд Үйлрийн газрын мэрэгжилтэн гэрлээ. За өнөөдөр Дархан аймгийн хоол хүнс үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд за стандарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж сайжруулах сэдвт сургалтыг орсон байгаа. За сургалтаа болохоор стандарт хэмжил зүйн хэлцтэй хамтарч орсон. За сургалт нь маань 31 Жижиг Дунд Үйлдвэрлэл эрхлэгч оролцсон байгаа. Бид нар болохоор сургалтаа ямар зорилготойгоор орсон бэ гэхээр Жижиг Дунд Үйлдвэрлэл эрхлэгчд маань болохоор бүгдээрээ ингээд өөр өөрсдийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал стандарт гэдэг ойлголттой байдаг ч яг нэгдсэн ойлголт байхгүй яг түүнээсээ болоод аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадахгүй байгаа болохоор бид нар энэ хүмүүсийн аюулгүй байдлыг сайжруулах талаар түүнийг стандарт хэрэгжилтэд ер нь бол хэрэгжүүлж ажиллах талаар анхаарч энэ сургалтыг орсон байгаа. За тэгээд сургалтын үр дүнгээс гэх юм бол тухайн өнөөдөр сургалтанд оролцсон 31 оролцогч маань дараад өөрсдийнхөө байгууллага дээр тус бүрчлэн ирж сургалт орооч гэдэг ер нь бол хүсэлтүүд ирсэн байна. Одоо энэ бол ингээд дөнгөж бидний эхний удаагийн сургалт байгаа. За бид нар бол дараагийнхаа сургалтыг бүр олон 31 хүнээр хязгаарлахгүй бүр олон хүнд ер нь бол Дархан аймаг 21 аймгийнхаа хүрээнд энэ хүү сургалтаа орохоор ер нь бол ажиллаж байна. Ангад өдрөөр оролцож байгаа бүсийн авах шалгуур тэмцээнд оролцож байгаа нийт залуучуудаа тэмцээнд амжилт хүсье. E-спортын аймгийн аврах шалгуур тэмцээн амжилттай зохион байгуулж өндөрлөө. Тэмцээнд нийт 84 багийн 420 гаруй тамирчид амжилттай оролцоод тэмцээн маань өнөөдөр 18-ны өдөр амжилттай зохион байгуулж дуслаа. Тэгээд тэмцээний маань гранд финал шалгарсан шилдэг 4 баг болон шилдэг тоглогчид нар маань бас энд шалгарлаа. За тэгээд тэмцээний зохион байгуулалт болон энэ тэмцээнд ирж оролцсон тэмцээний маань ирж үзсэн нийт e-спорт сонирхогч залууч хүүхд залуучуудаа талархсан гэдэг хэлээ. За тэмцээн уралд явхад ивент гिच зохион байгуулж байгаа байгууллагууд их чухал байдаг. Тэгээд төрийн байгууллагуудаас гадна энд маань ивент гिच байгууллагууд маань бас энд гिच оролцсон байгаа. Энд нь Grand Park, Grand City, Хэмор, Magnolia, Баян Bridge, Next Electronics, Mobicom, Дархан United Arena, залуучууд театр гэдэг ивент гिच байгууллагууд маань оролцож байна. Хамтын хүчээр тэмцээний зохион байгуулалт. Тэмцээнд хамгийн гол үр оролцоо оруулсан e-спорт, Дархны e-спорт клубтэй бас талархсан илэрхийлэн зүг баг. Нээсэс спорт клуб, Ром болон D-Game гэсэн тоглоомын спорт клубуд бас энэ дээр ивент гिच оролцсон. Тэгээд цаашдаа энэ тэмцээн уламжлалт болон зохион байгуулагдана. Оролцсон та бүхэндээ баярлалаа. Дархан аймгийн засаг даргаас зохион байгуулагдсан Дархан e-спорт 2025 аймгийн уран шалгуур авто тэмцээний ялагч GL Gaming. Бусад багууд маань ер нь бол аюу чанга байлаа. Тэгээд бэлтгэл сайн байсан. Дархан аймгийн хэмжээнд анхудаа зохион байгуулагдсан тэмцээн болохоор бидний хувьд ч гэсэн ер нь гоё байлаа. Цаашдаа тэгээ олон илүү өөр тэмцээнүүдэд орохыг хүсэж байна. Жил болгон тогтмол зохион байгуулалтаас ялгаж бодож байна. Бүх насныхан л байна. Манай багт боллоо. Тэгээ ер нь бол хамгийн дээд нь бол 10 гаруй жилийн туршлагатай тамирчин бол байгаа. Тэгээ манай бусад багуудаас арай давуу талтаас арай стратеги төлөвлөхөө би нэг арай илүү сайн мэддэг, яаж тоглохыг мэддэг байсан болохоор ер нь дефолт скиллүүд аягүй сайн байсан. Албан ёсоор баг болоод тэгээд цаашдаа тэмцээнүүдэд
тогтмол оролцсон л гэж бодож байна да. Үнэхээр сайн байлаа. Тэгээ хуучинхан биг сайн байгуул үнэхээр сайн байсан. Тэгээ жанк татук тэгэл бүгдээрээ сайн байсан. Тэгээ бид ингээд дэмжиж гой тэнцэн оролдоон зохион байгуулж байгаа л үнэхээр их баярлж байгаа. Яг найзтайраа л ороо тоглосон. Яг өмнө тэгээд бас баг тоглож байсан болохоор маачин одоо яг ер нь яг байнгын тэмцээнд ордог хоёр хүн байгаа. Надаас гадна тэгээд бид гурав дээр тэгээ маа тэр нэг тэмцээнд ордогийнх нь хоёр ангийн хөлтэй зурсан. Тэнд ахных. Одоо ер нь нэг ер нь багаас хараад бодож байгаа жил болж байна. Тэгээд өмнө бол дандаа яг том тэмцээнүүд ороод урилга аваад хатагш явдаг байсан. Тэгээд тасалжуулагч болоод ер нь жил болж байгаа тий. Тэгээд азаа тарахтаа баярлалаа гэж хэлээ тий. Азаа тарахтаа баярлалаа. Тэгээд бүх ингээд ер нь ингээд яг тэмцээн айгу баг амар зөөхөн байдаг. Яг нэмэл дээр хотод ч гэсэн ер нь баг жилд нэг үсрээл нэг 2-3 тэмцээн болдог. Тэгээд яг дархандаа сая ингээд тийм гоё ингээд лангаар ингээд United-аар ингээд тайз мэдсээд ингээд бас тоглох аюу гоё байлаа. Ер нь бол яг ийм хүү тэмцээн маш зөөхөн байдаг байна. Нийт дарханчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За аймгийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар нийтдээ 147 удаагийн галт төмрийн дуудлагаар гарч ажилласан байна. Дуудлагыг бол та хуваар наваад үзэх юм бол Орхон суманд 4 удаа нийт дуудлагын 2.7%, за Хонгор суманд 9 удаа 6.1%, за Шарингой суманд 7 удаа 4.7%, за Дархан суманд бол дийлэнх одоо галт төмрийн дуудлага нь нийтдээ 127 удаа буюу нийт дуудлагын 86.3%-ийг бол эзэлсэн байна. За Дархан суманд бол яг үхээр 7-15 дугаар багуудад гарч гэр байшинд нь бол гарсан галт төмрийн дуудлагууд бол байгаад байна. За галт төмөр гарах бол гол шалтгаан нөхцлүүд нь бол яндангийн цоонолт, за цалин хэрэгсэлтийн ашиглалт буруугаас, за хувь хүний бол яг үхээр санамсар болгоомжгүй үйлдэлээс бол үүдэлтэй байгаад байна. За өвлийн үйлрэлийг эхэлж айл өрхөдөд бол одоо гадалгаа яаж байгаа. За мөн бол энэ 7 хоногт бол ерхий боловсролын сургуулийн хичээлийн бол 2 дугаар хагасын бидалтын 7 хоног гэж явж байгаа. За иймд бол иргэд та бүхэнд дараах одоо зөвлөмжийг бол мэргэжлийн байгууллагаас хүргэж байна. За бага насны хүүхдийг бол харгалзах хөнгөөгөр үлдээхгүй байх. За пишн зуухыг бол яг гэхээр тогтмол бол хөөсөн байх. 100-нд бол төлшийг бол дүүргэж галт хүлхийг бол хориглоно. За дээрэс нь гэр байшингийн хоорондын зай 5 м-ээс бол татвшгүй байна. За 100-ны өмнө бол 50-ыг харьцан 70 хэмжээтэй галт эсвэртэй материалаар хийгдсэн бол давцсан байдал олгосон байх шаардлагатай. Бага насны хүүхдийг бол галт шүдэнцээр бол өгч энэ тэнд бол явуулахгүй байх. За гал гарсан тохиолдолд бол та яаралтай 101 гэсэн дугаарт бол дуудлага мэдээллийг өгсөн байх шаардлагатай. За гэр байшиндаа та галаа одоо төлсөн тохиолдолд харгалзах хөнгөөгөр орхихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Энэ өрөөнд яг 10 сарын 17-нд бол Монгол Улсын засгийн газраас бидний тавьсан шаардлагын хариу ирээгүй. За ийм учраас одоо өнөөдрөөс буюу 10 сарын 20-ноос Монголын эрүүл мэндийн ажилчны үйлдвэрчний эвлийн холбоо эрүүл мэндийн яамтай хөдөлмөрийн сонирхлын маргаа үүсгэх гэдэг ингээд өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр энэ сууж байгаа эрүүл мэндийн салбарын ажилчид цалин хөлсөө нэмүүлээ, боломжийн орчинд амьдрья, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо болон нэг салбарын зөв шинжилтийн төлөө гэсэн юугаар сэтвэлж ингээд суурь хийж байна. Эмнэлгийн ажилчдын цалин хөлс өнөөдөр үнэхээр юм амьдралд нь хөлцгүй, банкны дамтнаас гарч чадахгүй хэцүү байгаа гэдгийг одоо улс их олон маань ойлгооч. Тэр зэсэг маань идрээч. Үнэхээр энэ салбарын чинь туйлдж байна, амьдралд нь хөлцгүй байна. Ийм учраас мэдчихэж байна. Ийм хөө чагсаалт цуглааны суулт хийхээс өмнө ийм их мэдээллүүдийг бол ингээд төр зэсгөө маш олон удаа улсын их хурлын гишүүд эдэрт маш олон удаа хэлж байгаа боловч шийдэл хүрэхгүй байна. Ерөөсөө шийдэж өгөхгүй байна. Тэгээ одоо гаргаж байгаа шийдвэр нь ч бас нэг 10-аас 15% гэдэг маань өнөөдөр юу билээ? Яаж амьдралд нь хөлцгөлээ гэдэг ингэж нэмүүлмээргүй байна гэдэг саналаар өнөөдөр хүмүүс энэ эрүүл мэндийн салбарынх нь сэтгэл зүрхээр өөрснийхөө өсөл зорилгоор ингээд нэгдээд суулт хийж байгаамаа. Дархуул хэмжээнд ер нь яг 2 дахь өдөр болж байна л да. 17-наас эхэлсэн. Өнөөдөр 20. Тэгээд цаашдаа энэ маань өөрөө бас үргэлжлээ цаашлахыг бас хэлж мэдэхгүй байна. Ер нь эрүүл мэндийн салбарынхан бол цаашдаа цалингаа нэмүүлтлээ, амьдралын боломжтой орчинд амьдралаа ер нь тэмцэлтэй үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Бидний зорилго бол маш тодорхой.
За яагаад 3 сая 500 гэж дүүцтэй хэлэх гээд үзэл тань одоо шийдэл манайх 19 оноос хойш 2025 онд 6 жилийн дотор манай эрүүл мэндийн яамны зөвлөх маань энэ дээр та одоо та нарын цалинг 16% нэмсэн гэдэг. байгууллагаас хэлж байгаа. За 2019 оны статистикаар бол одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн стратегийн 5 хүнсний үн ерөөсөө 110-аас 120% өсчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо статистик ярьж байгаа бид нар статистикийн дагуу юм ярих. Тэр үед бидний цалин одоо жишээлбэл одоо 10 хүндийг авдаг байсан юм шүү дээ. Одоо бидний цалин 110-аас 120% одоо бид нар унчаад байгаа үед 16% нэмж байгаа нь өсөлтийг гүйцэхгүй байна. 19 онд одоо метр квадрат байрны үн хэд байсан? За жишээл 19 онд дотор дадлах 1327 төгрөг байсан байна. Өнөөдөр 2570 төгрөг болсон. Тэгэхээр жишээ нь хатар талхны үн одоо 110, 15, 20% өсчээд байгаа. Тэгэхээр бид нар энэ одоо үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Тэгэхээр бид нар юм дээр бодиттой хандъя. Бидний цалин энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, норон байрны үн одоо нийт одоо дэлгүүр ороход юу авдаг вэ? Энийг бид нар гүйцэхгүй одоо шалтаа унж байна. Одоо энийг л яриад байгаа. Ерөөсө бодиттой юм ярьж бид нар нэг ч чанд үүнээс илүү юм авъя гэж ерөөсөө яриаггүй. Ийм л үндсээр бид нар сууж байгаа маа. За Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний явдлын холбоо. За эрүүл мэндийн яам 2. За 2025-аас 2027 оны одоо хамтын хилцээрийн хүрээнд хилцээрийн одоо заалтан дээр 2.7 дээр одоо цалин үлсийг нэмэгдүүлэх юм заалт байгаа. Тэгээ энэ заалт нь одоо энэ 26 оны улсын төсөвтөр одоо тусгаж орж ирээгүй учраас одоо эрүүл мэндийн яамд одоо дараа шаардлага өгсөн боловч хэрэгжээгүй. Тэгээ үүний өрөөнд одоо 10 сая 19-нд улс орон даяар одоо жагсаал зохион байгуулж одоо шаардлага өргүүлсэн. За шаардлагын хариу одоо 10 сарын 17-нд ирэх байсан боловч өнөөдрийг хүртэл ирсэнгүй. Тэгэхээр өнөөдрийн байдлаар одоо Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний явдлын холбоо эрүүл мэндийн яамны хооронд одоо хөдөлмөрийн сонирхлын маргаа үүсгээд ингээд явж байна. Тэгээд энэ өрөөндөө одоо бид нар сонирхлын маргааны өрөөнд цалин үлсийг нэмэгдүүлэх энэ суултыг одоо ингээд бас орон даяар ингээд улс даяар ингээд зохион байгуулагдаад явж байгаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Sky Home төрөлцөн барааны бөөний дэлгүүр маань та бүхний сайн мэддэг 3000 8000 гэдгээр нь сайн мэддэг энэ дэлгүүр маань Магнолийн отхны B1 давхарлуу нүүгээд ирсэн байгаа. За намрын урамшуулалт худалдаа зарлагдсан байгаа. 10 сарын 8-наас 10 сарын 20 хүртэл за бүх бараа маань 50% хямдарсан. 3000-ын бүх бараа маань бүгд 1500 болж хямдарсан байгаа. За 8000-ын бүх бараа маань болохоор 6000 болоод хямдарсан байгаа. За байгаа бараа маань ер нь цөөхөн тоотой байгаа болохоор та хэд маань амжиж үйлчлүүлээрэй. За энэ хэсэг маань болохоор 3000 хүүхдийн тоглоомны хэсэг байна. За энэ хэсэг маань ер нь бүгдээрээ 50% хямдраад 1500 төгрөг болсон байгаа. 10 сарын 8-наас эхлээд 10 сарын 20 хүртэл. За хүүхдийн стресс тайлагч машин, онгоц, эвлүүлдэг тоглоом, лего тоглоом гэд ерөнхийдөө иймэрхүү олон төрлийн тоглоомнууд байгаа. Бүгд 50%-ийн сейл зарласан байгаа шүү. За энэ дээр болохоор охид бүсгүүчүүдийн маань дуртай эмэг бөөгөж, хүзүүний зүйлд хавчаар, бугуйч гэд ерөн бүгд байгаа. Эднэр маань бас бүгд хямдралдаа орно. За охтуудын ийм хөөрхөн даруулга, обруу шиг охид залуучуудын маань энэ утасны зөвлөлтүүд бас бүгд хямдралдаа орсон байгаа. За энэ тасаг маань болохоор бичиг хэргийн тасаг байгаа. За бичиг хэргийн тасаг мөн адил 3000-аас 1500 болоод 50%-ийн хямдралд орсон байгаа. За дунд ахлах ангийн хүүхдийн энэ штринг болон нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хурдан атдаг ийм үзэг, цавуу, тодруулагч гэд ер нь бол хичээлд хэрэгтэй бүхий л төрлийн хэрэгсэл байна. Бүгд хямдраад 1500 болсон байгаа. За манай энэ тасаг маань болохоор өдөр тутмын гэр ахуйн өргөн хэрэглээний бараанууд байгаа. За хөөрхөн ийм дэрний уутнууд манаас бүгд ирсэн байгаа. За энэ маань болохоор ингээ өнгө, хэлбэр, зураг олон төрлөөр ирсэн байгаа. За та хэд маань ирээд үзээрэй. Эднэр бүгд 50% хямдралтай байгаа шүү.
За одоо ингээд ургац ногоо дарахад хэрэгтэй бас ийм 500 г-ийн багтаамжтай ийм шилэн савнууд маань бас хямдралд орсон байгаа. За энэгээр ингээд айл гэрт хэрэгтэй стакан, саруултаа аяг, вино, вискиний хундаг гэх мэтчлэн ирсэн байгаа. Бүгд хямдралдаа багтана. За энэ тасаг маань болохоор тоглоомын тасаг байгаа. Тоглоомын тасаг энэ чихмлүүд маань өмнө 15-аар зарагдж исэн бол бүгд сэл зарлаад 8000 болцсон байгаа. За хуучин тоглоомнууд нь болохоор ингээд бүгд 6000 төгрөгөөр зарагдж байгаа. Хямдрал зарласан байгаа. Энэ удаагийн хямдралд маань усны эндүү, сенс центр маань бас бүгд 50% хямдарсан байгаа. Хямдраад бүгд 8000 болсон байгаа. За энэ аяг тавг угаадаг, жимс угаадаг энэ угаагч шингэн маань бас бүгд хямдралд ороод 6000 болсон байгаа шүү. За 500 г-тай угаалгын нунтгууд маань болохоор бүгд 3000-аас 50% хямдраад 1500 болсон. За 2 кг-тай угаалгын нунтаг 30 ширхэгтэй гэлэн бок маань бүгд 8000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За 5 кг-тай угаалгын хуурай нунтаг маань бас 15000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За ийм шилэн чихрийн тавг, салаадны тавг маань бүгд хямдралд орсон. За дөрөвтэй ийм амтлагчны сав болон ийм ааруул чихэрний сав маань ирсэн байгаа. За ийм литр 500-тай шилэн данх маань бас ирсэн байгаа шүү. За энэ хүүхдийн саруултаа аягнууд маань бас 4000 болоод хямдарсан байгаа. За салфетигний сав маань болохоор ягаан цагаан хар гэд өнгөний сонголттой ирсэн байгаа. За ийм буцалдаг данх маань бас хямдралд орсон байгаа. Бүгд 6000 болсон байгаа шүү. За энэ 2, 3, 5, 8, 10 литрийн цорготой цоргогүй давхар тагтай шилэн савнууд маань бас мөн адилхан хямдралд орсон байгаа. Бид та бүхэндээ өнөөдрийн буюу даваа гарагийн онцлог мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо цаг агарын урьдчилсан мэдээлэл хүлээн авна уу? Цагаагаар мэдээлэл анхаарлаа хандуулсанд баярлалаа. Та бүхэн орой бүрийн 19 цагаас энэ мэдчлэн орон нутгийн онцлог сүүлийн үеийн цаг үйл явдлын мэдээллийг цагаагаар хөтөлбөртэй хамтдаган хүлээх авах боломжтой шүү. Маргааш орой 19 цагаас шинэтгэн хөтөлбөрөөр эргүүлзээ. Баяртай үзэгчдээ.